Дуу авиа нь хэрхэн тархинд боловсруулагдаж, хэрхэн хүний сэтгэл зүйд нөлөөлдөг тухай судалдаг шинжлэх ухааныг аудиторийн психологи гэдэг. Хүний тархинд дуу авиа нь хамгийн шулуун замаар сэтгэл хөдлөлийн төвөд болох амигдала, лимбийн тогтолцоороо очдог. Жишээлбэл ямар нэгэн дууны өнгө аюултай сонсогдвол хүнд түгшүүрийн мэдрэмж маш хурдан мэдрэгдэнэ. Сэтгэл судлаач Роберт Ремес нарын хийсэн судалгаагаар хүн ярилцаж байгаа хүнийхээ юу хэлж байгааг зүүн тархиараа, харин яаж хэлж байгааг нь баруун тархиараа ойлгодог болохыг тогтоожээ. Энэхүү судалгааны бас нэгэн сонирхолтой үр дүн нь хүний хэлж байгаа үгнээс илүүтэйгээр гаргаж байгаа дууны өнгөөс сэтгэл зүйд илүү гүнзгий мэдрэмж төрүүлдэг болохыг баталсан байна. Тиймээс би зүгээрээ гэж хин нэгэн танд гонигтай өнгө аясаар хэлэхэд таны тарих тухайн хүнийг үнэхээр зүгээр биш гэдгийг анзаарах болно. Нас ахих тусам хүний сонсгол мууддаг ба үүнээс шалтгаалan ганцаардал, сэтгэл готрол, ой санамж муудах эрсдэл нэмэгддэг. Учир нь дуу чимээ биднийг орчин тойронтой минь холбоотой байлгаж байдаг.